Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Мэдээ өргөжүүлж байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 3 үе шаттайгаар нийт 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн 1-р үе шатны хүрээнд Баян хошуу, Сэлб дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, ажил гүйцэтгэл одоогоор 80% та хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Баян хошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох шийдвэр гарсны дагуу дулааны шугам өгсрэлтийн ажлыг 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Цанга архын дүүргийн 6 дугаар хороонд дулааны даралт өргөх насаас станцын барилгын ажлыг бүрэн дуусан хүлээлгээ өглөө. Уг үйл ажиллагаанд нийслэлийн засаг даргын 1-р орлогч Бат Хувьсгалан болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Авир Мэд нар оролцлоо. Уг дулааны даралт өргөх насаас станц ашиглалтанд орсноор Баян хошуу дэд төвд 10,000 айл өрхийн барилгыг төвийн дулаанаар хангах боломж бүрдэх юм. Баян хошуу дэд төвд хийж буй дулааны шугам сүлжээний ажлуудын 1-р үе шатанд 11 магистраль шугамын 400-аас 500 мм диаметртэй 3.2 км шугам хоолойг 600-аас 700 мм диаметртэй болгон өргөтгөж шинжлэх ажлыг 2018-2019 онуудад гүйцэтгэж 2019 оны 9-р сард бүрэн ашиглалтанд оруулсан. Баян хошуу, Сэлб, хоёрт нь Дамбатаржаа, Дэнжимянга. За гурав дахь одоо өнөөдрийн төслийн одоо бэлтгэл ажил болгож мөн одоо 2 одоо байршлыг бид нар сонгон одоо бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. За энэ хамгийн ихэнд эхэлсэн Баян хошуу, Сэлб дэд төвийн одоо ажлын нэг томоохон зүйл бол 11-ийн одоо магистралийн гол одоо шугамыг хамгийн одоо Улаанбаатар хотын өндөр цэг буюу Баян хошуу төв рүү одоо хүргэх гол одоо объекттер бол бид нар өнөөдөр хүлээн авах одоо ажиллагааг бол хийж байна. Төслийнхөө хүрээнд өнөөдөр энд амьдарч байгаа хүмүүсийг 3 дахин нягтршуулах буюу 10,500 өрхийг одоо төлөвсөн дулаанд холбох энэ ачааллыг тооцож өнөөдрийн энэ одоо насос станцыг хүлээж авч байгаа. Тэгэхээр Баян хошуу дэд төвд одоо бид нар 10,000 айлын орон сууц барихад бүрэн одоо инженерийн дэд бүтцийг хангаж байна. За мөн энэ хүрээндээ бид нар ариутгах татвар буюу 6.7 км-ийн бохирын шугамыг одоо хүлээж авлаа. Баян хошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбох ажил 2 үе шаттайгаар хэрэгжсэн. 1-р 11 магистраль шугамыг өргөтгөж 700 шугам болгосон. Харин энэхүү өргөлтийн насос станц бол Баян хошуу дэд төв хүртэлх шин шугамын 3.2 км-ийн эхлэлцэг болж байгаа юм. Өнөөдрийг хүлээн авч буй дулааны дараалт өргөх насос станцын ажлыг багтаавал Баян хошуу дэд төвийн бүтээн байгуулалт 80% та явагдаж байна. Энэ ондоо багтаан үлдсэн 20% ажлыг хийж гүйцэтгэнэ. Баян хошуу дэд төвд нийтдээ 3,500 айл өрхийг хамарсан 165 гад бид хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө хийсэн. Өрөөнд энд амьдарч байгаа иргэдийг нэгтршуулах буюу 10,500 өрхийг төвлөрсөн дулаанд холбох ачааллыг тооцож өнөөдрийн өргөлтийн насос станцыг хүлээн авч байна. Тэгэхээр Баян хошуу дэд төвд 10,000 айлын орон сууц барихад шаардлагатай инженерийн дэд бүтцээ бүрэн хангаж байна гэсэн үг юм. Энэхүү өргөлтийн насос станц нь 1100 м3 цаг 65 м өргөх хүчин чадалтай бөгөөд SCADA системд бүр холбогджээ. Ажлыг Бүгд найрамд Солонгос улсын KDHEC, Жанхан Engineers болон Одкон хооллын компани жил гаруй хугацаанд хийж дуусган өнөөдөр хүлээлт өглөө.